За галт төмрийн тухайд бол одоо өнгөрсөн оны муу үетэй харьцуулахад 32% одоо галын өсөлт нэмэгдсэн байна. Энэ дуудлага мэдээлэл. Тэгэхээр бид энэ тоо хэмжээг бууруулах хэрэгтэй. Дээр нь бид нар өнөөдөр галын нөхцөл байдал дуудлага аваад очиход 14-өөс 17 минутанд одоо очиж байгаа. Тэгэхээр бид энийг одоо богино хугацаанд шийдвэрлэх боломжтой. 10 минут барьж одоо дуудлага хүлээж аваад очих ёстой гэж ярьж байгаа. Дээр нь 25.2 тэрбум төгрөгийн хохирол очсон байна гэсэн утсан тоо мэдээлэл байна. Тэгэхээр энэ тоо хэмжээг бид нар бууруулах нь галт төмөртэй тэмцэх галын шинэ менежментийг бидний үндсэн зорилго. Энийг бол бид дэлхийн түвшинд нийцсэн ийм удирдлагын төв байгуулад за техник технологиг бол дэлхийн түвшинд нийцсэн сүүлийн бүх одоо технологийн шийдлүүдийг авна. Өөрөлдвөл Улаанбаатар хотод иргэн үн дуудлага өгөхөр бид нар гардаг биш. Төрүүлээд бид нар гал гарч явах хугацаанд нь иргэнээс төрүүлж мэдээлэл авна. Харин иргэн ярихад бол бид нар одоо дуудлага хүлээгээд авцсан, очсон одоо гал унтраах нөхцөл байдалтайгаа удирдлагын төвтэйгээр шууд одоо лайв хэлбэрээр зохион байгуулалтанд ордог. Ийм одоо нөхцөл байдал руу орох нь зүйтэй гэсэн ийм төлөвлөгөөтэй. За газар хөдлөлтийн тухайд бол одоо өнгөрсөн оны муу үетэй харьцуулахад Улаанбаатар хотод газар хөдлөлтийн тоо Дүрдэнбаал ба түүнээс дээш нь уурсан боловч бид нэр ер нь бол цаашд бол бэлэн байдлаа хангах ёстой гэж харж байгаа. Тэгээ олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаагийн хоёр том ажил нь бол нэгдүгээрт газар хөдлөлт боллоо. Энэ тэнд одоо байшин барилга нурсан тохиолдолд удирдлагын баг өөрөө бэлэн байх ёстой. Хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллах ёстой. Тийм учраас энэ сургалтыг одоо 6 сарын 1-нд Улаанбаатар хот даяараа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч иргэдтэйгээ одоо нийцэж энэ ажлыг зохион байгуулна гэж тооцоолж байгаа. За нөгөө талдаа 2002 оноос хойш одоо өмнө нь баригдсан 1800 барилга байна. Үүний одоо 1000-ыг нь бид нар пассвортжуулсан буюу хэдэн одоо барилгын төсвөртэй төсвөргүй газар хөдлөлт гэдэг тооцоо гаргасан. Үлдсэн 800 одоо хийгдээгүй байна. Тэгэхээр энэ ажлыг одоо эрчимжүүлэх ажлыг бол үүрэг болгож өгсөн. Тэгэхээр энийг бол бид нар богино хугацаанд энэ асуудлыг бүрэн шийдвэрлэе гэж харж байгаа. За гуравт үер усны бэлэн байдлыг Улаанбаатар хот бэлэн байдлыг хангах ёстой гэж харсан. За энэ өрөөндөө бид нар одоо хэдэн том арга хэмжээ хийхийн гол нэг чухал үндсэн зүйл бол юм 70 шуудуу байсан газар олголт өгөгдөөд тэгээ дээр нь байшин барилга хашаа ороо байрсанс болоод ингээд нөгөө үерийн асуудал одоо нийгмийн хэмжээнд өрхөг болж эхэлж байгаа. Тухайн тэр иргэний асуудал ш, тухайн иргэний хашааг цөмөлж орох асуудал биш. Тэр хавийн одоо айл үрх, усан давтах, иргэн одоо эрүүл мэнд амнаас төрөнгөөр хохирох эрсдэлтэй байгаа учраас энэ 70 шуудыг бид нефт одоо зохион байгуулах ажлыг урьдчилан бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллана гэж ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. За нөгөө нэг нь болохоор үер усны бэлэн байдлын хувьд бол бид нар өмнө нь дарихийн үер, улаастан үер гэх ингээд газар ололт хийгдээгүй байхад зөвшөөрлөгөөр буусан олон айл өрхүүд байна. Гэтэл харамсалтай тэднийг одоо нүүлгэн шилжүүлэх гэхэлэр одоо хүчирхийллийн аргаар шийдвэрлэхээс өөр арга замгүй болчиход байдаг. Тэгэхээр энийг одоо бид нар эрх зүйн хувьд зөв боломжийг нь олгоод иргэнийг ч бас одоо тодорхой хэмжээнд хохироолгүйгээр за эдийн засгийн хувьд ч төр одоо бас өөрөө давуу талаа одоо хадгалах хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэсэн юм. Одоо эрх зүйн шинжилэл хийх ийм бас төлөвлөлт гаргаж ажлын хэсэг гаргаж ажиллаж байгаа.